Хүүхдүүдээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээл эхлээд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн ялгаа, хичээлийн зорилго бүтэц ба бүтэц бус өгүүлбэрийн ангилал ялгааг бүгдээрээ ялган таних нь байна. За өгүүлбэрийн тухай ойлголтоо сэргээн санацгаая. За өгүүлбэр бол үгсийг үндэс ба нөхцөл холбох үгээр холбосон хэлний харилцах мэдээлэх үүргийг тус хангаж байдаг хэлний үндсэн нэгж байдаг. За өгүүлбэр зүйн холбох ёсны тогтолцоог авч үзвэл холбох ёс гэдэг нь өгүүлбэрийн хэсгүүдийг хооронд нь утга ба хэлбэрийн хувьд зөв холбоход дүрм юм. Өөрөөр хэлбэл үгс нь бие бие зөв дагаж зөв холбогсноор утгатай өгүүлбэр үүсдэг. За жишээ нь аав ээж хоёр гэвэл энэ бол аялгаар холбогдож байна. Миний ээж гэвэл найрч угсрах буюу нөхцлөөр холбогдож байна. Ачлалт ээж гэвэл үндсээр хамжиж угсарж байна. Ээж баярлав гэдэг бол харилцаа угсарсан холбоо байх нэ. За өгүүлбэрийг дотор нь бүтэц өгүүлбэр, бүтэц бус өгүүлбэр гэж байна. За бүтэц өгүүлбэр бол үг нөхцлөөс бүтдэг. За бүтэц өгүүлбэрийг энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр гэж үздэг бол бүтэц бус өгүүлбэр нь бол нөхцөлгүй. За ийм үг байдаг. За бүтэц бус өгүүлбэрийг мэдрэх өгүүлбэр, хандах өгүүлбэр, зөвшөх өгүүлбэр, илэрхийлэх өгүүлбэр гэж дөрөв хаадаг. За энгийн өгүүлбэрийг ангилахдаа энгийн өгүүлбэрийг цөм өгүүлбэр, цөм бус өгүүлбэр гэж хоёр байдаг. За цөм өгүүлбэрийг 2 бүрэлдэхүүнд, 3 бүрэлдэхүүнд гэж байна. За өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь эс тусах үйлгээр илэрсэн өгүүлбэрийг 2 бүрэлдэхүүнд цөм өгүүлбэрийг нь жишээл шувууд жирэх гэжсэн өгүүлбэр байна. Мөн навч сэсэн. Тэгэхээр өгүүлбэр нь бол эс тусах үйлэг байдаг. За 3 бүрэлдэхүүнд өгүүлбэр нь өгүүлбэр нь тусах үйлгээр илэрдэг. Өгүүлбэрийг 3 бүрэлдэхүүн цөм өгүүлбэрг нь хүүхдүүд шалгалт өгөх гэж байна тийм. Юуг өгсөн юм бэ шалгалт. Тэгэхээр өгөв буюу үйл үг нь өгүүлбэр нь тусах үйлэг байна. За цөм бус өгүүлбэр байна. За цөм өгүүлбэрийн гол гишүүдийг тодтгол, шууд бус тусгатхан байц гишүүнээр нэмэн дэлгэрүүлсэн өгүүлбэрийг цөм бус өгүүлбэр гэдэг. За жишээ нь төг түмэн одод тэнгэр төвөө гэж байна тийм. За төг түмэн хит хичнээн ододын тодтголоор илэрч байна. Тэнгэр тэгээд хаана гэсэн энэ асуултанд хариулъя гэж байна. Тэгвэл энэ байц өгүүлбэр байх нэ. За нийлмэл өгүүлбэрийг дотор нь зэрэгцэн нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл өгүүлбэр, харилцаа угсарсан нийлмэл өгүүлбэр, холбоо нийлмэл өгүүлбэр гэж байна. За тус бүрийн онцлогийг багш нас энд харуулсан байгаа. За бүтэц бус өгүүлбэр гэдэг бол багш нь сая хэлсэн тийм 4 ангилалтай байдаг. Мэдрэх өгүүлбэр, хандах өгүүлбэр, зөвшөх өгүүлбэр, илэрхийлэх өгүүлбэр. За мэдрэх өгүүлбэр нь бол өгүүлэгчийн мэдрэхүйн шинж байдал түүнийг илэрхийлэх, халах, хөрөх, өвдөх, амтлах гэх мэт мэдрэмжүүд. Жишээлбэл ТТ гэж аяул энэ бол яаж вэ? Тухайн хүн бол жоохон даарж байна тий. За ёх гэвэл энэ бол өвдөж байна гэсэн утгатай. За П гэдэг энэ бол бас л энэ өгүүлэгчийн мэдрэхүйн шинжийг өгүүлж байна. За хүн амьтныг хандах өгүүлбэр гэдэг нь хүн амьтныг дуудсан аялахтай өгүүлбэр байдаг. Жишээ нь хүй, хөөй, чаг, гури, бүүэ, баяртай, май, хураа гэх мэт. Тэгвэл энэ хандах өгүүлбэр бол хүн амьтныг дуудсан аялахтай байдаг байх нэ. За бүтэц өгүүлбэрийг манайхан харж байна те. Бүтэц өгүүлбэр бол нөхцөл байхгүй. Тэгээ мэдээллийг өгдөг. Жишээл хүй, хөөй гэхээр энэ бол хүн амьтныг дуудаж байна. Чаг гэхээр энэ малыг бас дуудаж байна те. За зөвшөх өгүүлбэр бол харилцааны явцад илүү хэрэглэгдэх явдал тухайн үйл явдлыг батлах үгүйсэх утгатай байдаг. Жишээлбэл мөн, үгүй, биш, зөв, буруу гэх мэтчил. Тэгэхээр энэ бүтэц бус өгүүлбэр дээр бол яаж нөхцөл бол байхгүй байна. За мэдээлэл бас өгдөг байх нэ. За тэгээ бүтэц бус өгүүлбэрийн артал заавал бол цэг тавина гэж харагдаж байна тий. За илэрхийлэх өгүүлбэр бол өгүүлэгчийн сэтгэлийн өнгө аясыг илэрхийлсэн өгүүлбэр байдаг. Жишээ нь уухай, хөөрхий, ичиг, иви, ашгүй. За энэ бол өгүүлэгчийн сэтгэлийн өнгө аясыг илэрхийлж байгаа учраас илэрхийлэх өгүүлбэр болдог байх нэ. За энгийн ба нийлмэл өгүүлбэрийн ижил ба ялгаатай талыг авч үзвэл энгийн өгүүлбэр нь нэг үйл явдлыг илэрхийлдэг байна. Нэг үйл явдлын тухай санааг илэрхийлдэг. За гол бус гишүүдээс бүтдэг нэрийн нөхцлөөр холбогддог. За энэ бол өгүүлбэрийн гол гишүүд нь нэр үг, нэмэх нь үйл үг, нэр үг дээр нэмэх нь нэр үг гэсэн юм бас бүтцтэй байдаг. За нийлмэл өгүүлбэр бол 2 ба түүнээс дээш үйл явдлыг бол нэрлэдэг. Харьцангуй цогц санаа илэрхийлнэ. Гол бус гишүүн өгүүлбэрээс бүтнэ. Үүлийн ба нэрийн нөхцлөөр холбогдно. Гишүүн өгүүлбэр, гол өгүүлбэр, үйл үг, нэмэх нь үйл үг, нэмэх нь үйл үг дээр нэмэх нь нэр үг гэсэн бүтцтэй. За тэгвэл энгийн өгүүлбэр нийлмэл өгүүлбэр
хэлбэр хоёрын ижил тал нь ямар байдаг юм бэ? Хоёулаа үйл явдлыг өгүүлнэ, санааг илэрхийлнэ, харилцааны хэрэглүүр болдог, гишүүдээс бүтэн хилцүүн холбоос холбогддог. За анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.